Сайн байцгаана уу? Та бүхэнд Caspos системээр байгууллага хэрхэн бүртгэх, мөн байгууллагаа төлөөлөн вебээр нэвтэрч арилжаанд оролцох ажилтны холбоос бүртгэлийг хэрхэн хийх заавар бичлэгийг хүргэж байна. Үнэ цаасны компани вебээр байгууллага төлөлтөд харилцагч нэвтэрч арилжаанд оролцох боломжтой. Үүний тулд харилцагчийн бүртгэл цэсээр орж байгууллага гэж сонгоод үүсгэх товч дарахад дуудагдах байгууллага нэмэх засах дэлгэцэнд байгууллага шинээр бүртгэнэ. Байгууллагынхаа ерөнхий мэдээллүүдийг оруулаад бусад дэлгэрэнгүй мэдээллүүдийг эдгээр салбарт оруулах боломжтой. Хадгалах товчийг дарж байгууллагын бүртгэлээ амжилттай хийлээ. Үүний дараа байгууллага төлөөлөн вебээр нэвтрэх ажилтны мэдээллийг хувь хүн нэмэх засах дэлгэцээр орж бүртгэнэ. Caspos системээр хувь хүн бүртгэх заавар бичлэгнээс хэрхэн бүртгэх зааврыг үзэх боломжтой. Байгууллага болон хувь хүний бүртгэлийг тус бүрдэн хийсний дараа тухайн хувь хүн байгууллага төлөөлнө гэсэн холбоос бүртгэлийг хийгдэх шаардлагатай. Энэхүү бүртгэлийг Монголын хөрөнгөний биржийн арилжаа засны байгууллагын бүртгэл ажилтны холбоос дэлгэцээр хийнэ. Хэдийн бүртгэгдсэн харилцагчдын мэдээлэл жагсаалтаар харагдах ба шинээр бүртгэхдээ үүсгэх товчийг дараад үүсгэнэ. Үүсгэх товч дарахад мөрийн түвшинд шинээр үүсгэсэн байгууллага хувь хүнийг сонгох талбарууд идэвхжинэ. Харилцагчаа сонгосны дараа мөрийн ард байрлах нэмэх товч дээр дарж бүртгэлийг хийнэ. Бүртгэл амжилттай хийгдсэний дараа байгууллагын ажилтны бүртгүүлсэн утасны дугаар дээр баталгаажуулах холбоос ирэх ба тухайн холбоос дээр дарж орсноор ажилтны бүртгэл баталгаажна. Байгууллагын ажилтан нь өөрийн бүртгэлтэй гар утсан дээр ирсэн нууц үгийг ашиглан вебээр нэвтэрч орно. Веб холбоосоор ороход хувь хүн байгууллага гэсэн хоёр сонголт харагдах ба байгууллага гэсэн сонголтыг хийж бүртгэлтэй утасны дугаар нууц үгээ хийн нэвтэрч орно. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Баяртай.